чи хоббитэй байна гэдэг чинь чамд айгүй чухлаа. Тэгвэл чи ажлынхаа энэ асуудлуудыг түр мартаж чадна. Чи залуугаасаа ирж байгаа энэ мэдрэмжүүдийг чи орхиж чадна. Чи амьдрал чамд амар муухай санагдаад байгаа бол чи тэрнээс ингээд жоохон холдож чадна. Хоббитэй байна гэдэг чи юу н айгүй чухал юм байлээ шүү гэл ингээд дандаа надад хэлдэг. Гэтэ ингээд тэрийг чухал гэдгийг нь яг нөгөө түрүүний нэг ээж болох чинь гоё гэл яриад байдаг гэдэг даа ирнэ. Тэгээ хоббитэй байх чинь гоё гэл ингээд яриад байдаг те. Тэгээ би одоохондоо өөрөө ямар ч нөгөө хобби надаа яг тэр гэд түрүүний нөгөө хэлэх юм надад бас байхгүй байгаа даахгүй яг заагаа орол ном уншина. Тэгээд гоё кино үзээ суувал гоё те надад яг би өөрөө хоббитэй болсны дараа л хоббитэй байх нь миний амьдралд ийм чухал штэ гэж хэлж ийсэн нь энэ юм бэ штэ гэж ойлгох болов уу гэж одоо яг бодоод байгаа байхгүй юу бас. Тэгэхээр би нөгөө ээжүүдийн хувьд хобби гэдэг зүйл ээж гэлтгүй ер нь хүний хувьд хобби гэдэг зүйл чинь өөрөө өөрийгөө таньж мэдэх, өөрөө өөртөө гаргах цаг, хайрлах, хайр чинь юм биш үү. Тэгэхээр энэ нэг хобби гэдэг зүйлийг нэг жоохон арай нэг тийм хүүхэд байхад хобби чинь юу вэ гэл нэг юм турсамжийн дэвтэр дээр бичдэг байснаас арай өөр байр сууриас олоод нэг хараад фокуслаад бодоод хичээгээд үзвэл яад юм болоо гэж одоо өнөөдрийн энэ яриагаар бас ойлгуулмаар байгаа гэх юм уу? Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нимгэн живх Baby Lab.